Та бүхэн амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. За ямар нэгэн одоо юу гэдгийг алдаа гаруул гарна л үз гэсэн маягаар бичлэг хийж байна. За өнөөдөр хар хүн номоо 16 дугаар хэсэг чөтгөр Яхава 4 дугаар хэсгийг та бүхэнд уншиж өгөхөр байна. Энэ хар хүн номоо цааш нь үргэлжлүүлэхгүй байд юм уу гэсэн бодолд бас автаад байлаа. Яагаад гэвэл намайг YouTube дээр нэх олон хүн үздэггүй. Цөөхөн үзэж байгаа хэдэн хүнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ одоо юу гэдгийг би зөв зүйтэй юм ярьсан бол ядаж миний бичлэгэн дээр лайк дарсан байх хэрэгтэй байхаа. Тэгээд хэнийг нь лайк дарвал цааш нь үргэлжлүүлнэ гэсэн маягаар суугаад байлаа. Суугаалаа болдгүй юм шиг байна. За гэхдээ би энэ Яхавагийн яриагаа дуусгachмаар байгаа. Яагаад гэвэл би сүртэй юм ярьсан шүү дээ. Яхаваг Монгол улсын газар нутаг дээр хорих хэрэгтэй байна гэж тиймэрхүү одоо юу гэдгийг шашин эс шүтэх эсэргийн одоо юу гэдгийг эрх чөлөөний эсрэг юм ярьж байгаа байхгүй юу? Тий. За дараа нь болохоор би энэ нэг юм сонин Галдан бошигт хааныг магтсан юм дурак юмны талаар ярьсан байгаа. Монгол оронд Галдан бошигт хаан одоо юу гэдгийг ширхэг тойпиж хандивлаагүй халахуудыг алж байсан эвдлэн сүйтгэгч хорон санаатан юм. Буддын шашны бошиг тэр Далай ламаас авсан бошиг гэж үгсэн хатсан юу байдаг байна тийм үү? Буддын шашны жихад гэж ер нь ямар юм байдаг байна. Ардаа юу үлдээж байна вэ гэж аахгүй юу? Өөрийнхөө үндэстнийг өнчин өрөөсөн тийм үү? Хятад манжийн боол болгож л үлдээсэн тийм л хорон санаатай хүн. Хорон санаатай гэхээсээ илүү азгүй амьтан. Галдан бошигт хаан бол тийм азгүй амьтан. Зан базрын хүрэг зураг байдаг нэг маха хэрчиж байгаа. Тэгээ ямар царайтай хүн байсныг мэдэх боломж байхгүй. Гэтэл чинь ингээл ийм царайтай байсан гээл одоо худал хуурмаг одоо нэг цагаан дээлтэй зураг тавьчаад тэгэл их л чухал хэрэгтэй хүн байсан мэтэр ярьж байгаа байхгүй юу. Тэгээд бидний газар нутаг дээр халахууд чигийн арчаагүй юмнууд байхгүй гэсэн юм ярьж байна. Ичгч үгүй. Хин хамгийн зөв явсан, хин хамгийн одоо юу гэдгийг хиймэртэй явсан. Тэрийг бурхан тэнгэр мэдж байгаа. Тийм үү? За дараа нь хантаазны тухай бичлэг хийсэн байгаа. Тэгээд тэр монгол хэлний ах гэсэн үг ер нь эртний гаралтай гэсэн бичлэг хийсэн байна. За тэгээд Яхава 4 дугаар хэсэг. За 4 дугаар шалтгаан. Эхлэл 2:16 17 шин зууны хувилбар гэсэн юм байд юм. Лорд бурхан түүнд чи цэцэрлэгийн альч модны жимсийг идэж болно. Гэхдээ сайн муугийн мэдлэгийг өгдөг модны жимсийг идэж болохгүй. Хэрв чи тэр модноос жимс идвэл үхэх болно. За энд лорд буюу лард гэсэн үг байдаг байгаа юм. Энэ болохоор LR буюу тэр элит ч гэдэг юм уу өргөгдсөн хүн гэсэн утгатай үг байж болно. Гэхдээ энэ ла буюу ардаас нь унших юм бол дарала болоод лорд бол монгол хэлэнд дарлаач юмаа гэх гэдэг. Тэгэхээр таны ноён бол таны дарлаач л байж таараа штэ. Одоо таныг цалинжуулаад одоо гэдгийг амьдралыг чинь тэтгээд байгаа хүн гэхээсээ илүү зарим нэгэн шашинд болохоор таны босс л гэж хүн байгаа бол таны дарлаач л байж таараач гэдэг юм. Нэг тийм туйлшрал бас байж болно гэж байна. За дарлаач бурхан буюу Адамыг тэр дарлаач бурхан нь тийм үү? Адамыг үхлээр айлгадаг буюу Адам бүтээсэн дарлаачийнхаа хажууд ч гэсэн үхлээс айдаг байх ёстой байсан байна. Би энэ бурхан тэнгэртэйгээ ингээд хамт байхдаа үхэл гэж бас байгаа юм биш үү гэдэг юм. Тийм дурак юм байж болох уу гэж байгаа. Мэдээж Адамд тийм ухаан байгаа хгүй. Буюу Яхава Адамыг үхлээр айлгаж байхдаа юу бодож байсан болоо гэж байгаа. Хөөе чи энэ жимсийг идвэл үхэн шүү гэж айлгаж байхдаа юу бодож байсан дурак вэ? Нөгөөх нь айхгүй штий. Нөгөө нохоо шиг юм чинь одоо юу гэдэг маань мах байна чи энэ махыг идвэл үхлээ шүү гэвэл мэдчихгүй нөгөөх нь залхичих юм тийм үү? За дарлаач ухаантай болгодог жимсийг идвэл Эден цэцэрлэгээс хөөн гэж үннийг хэлхийн оронд
шууд үннийг хэлж болно шүү дээ. Чи энийг одоо юу гэдэг идэх юм бол би чамайг хөөж зайлуулна шүү ч гэдэг юм тий. Үхэн гэж худлаа хэлдэг. Энэ бурхан үхэн мүхэн гэж худлаа хэлсэн гэсэн энэ маргаан буюу аргумент нь бол эртнийх л да тэр одоо атеистүүд, метеистүүд бичлэг хийж явахдаа бас ингээл тэр бурхан гэж худлаа хэлээлээ гэдэг штеп энэ төр гэж ярьдаг баггүй юу. За Ева жимсийг идээд үхээгүй байгаа явдал нь Адамд жимсийг идэх сонирч зангийн түлхэц болдог. Нөгөө Ева нэдэд чи энэ хар энийг эсэдэж би үхээгүй л байгаа зү гэдэг юм. Тийм болсон байгаа. За. Йехова бурхны бүтээл Адам нүглээ үлдэхдээ энэ ертөнцид өгсөн даалгаврыг ухаардаг. Тэгээд энэ эрхэм зорилго нь орчлон ертөнцид Йеховагийн алдрыг тунхаглах явдал байв. Раби Ицхак Бритовиц гэж байна. За тэгэхээр чин тэр жимсийг эзсний дараа ямар нэгэн байдлаар бурханлаг, шашинлаг болсон байгаа юм. За энэ талаар өөрөөр дараагийн дугаарт бас ярихаар байгаа. Эдгээр үгс энд хамгийн онцлог үг бөгөөд гол санаа нь Адам ухаантай болгодог хориотой жимс идэж ухаантай болсноороо байгаль дээр ухаантай амьтан ухаан муутайгаа барьж иддэг шиг эрхийг дэлхий дээр байгаа тэнгүүдийг аратан хаалтан дотор хүн биш гэж дарамтлах цаашлаад устгах эрхийг Йеховагаас авсан юм байх. Тэгэхээр би ухаантай болчлоо. Тийм учраас би та нарыг дарлана гэж байхгүй юу? Энэ нь дайн эсвэл хувьсгал явуулах зөвтгөх justification гэж байна. Болсоор иржээ гэж байна. Зөвтгөх нөхцөл. За би ухаантай учраас та нар эсрэг дайн зарлана ч гэдэг юм. Тэ? Орчин цагт баруунд бүх террористууд лалрууд биш. Гэхдээ бид терроризмыг ихэнхдээ лалууд хийдгийг зүрх сэтгэлдээ мэддэг гэсэн үг гарчээ гэж. Нэг тийм үг байдаг. Not all Muslims are terrorists гэлтэй. Мусульманууд бүгдөө л алуурчид террористууд биш. Гэхдээ лалан шашинтай хүмүүс л терроризм хийдэг шүү дээ ер нь гэж. За анхны жихадист улс нь одоо юу гэдгийг Йеховатай ямар холбоотой юм бэ гэж байгаа байхгүй юу? За зураг Жудах улс нийтийн он тооллын өмнөх Есүс мэндэлсний өмнөх биш шүү. Нийтийн он тооллын өмнөх 720 оны ойролцоо. Тэгэхээр Жуда гэдэг ийм улс байсан байна. Улсынх нь хажууд Палестин гэдэг улс байсан байна. Тэр Газа гэж байна, Жирусалим гэж байна. Тэ? За. Канийн газар нутагт хинч Йеховаг мэддэггүй байв. Абрахамын удмын нүүдэлчид буюу орчин цагийн еврей нарын өвөг өмнөд зүгээс Эдомын газар нутгаас нүүдлэн ирж суурших болсноор Канийн газар нутгийн бурхад болох Эл ба хатан Ашрах, Баал ба хатан Анат нартай мөрд зэрэгцэн гадны бурхан Йеховагийн мөргөл орших болвоо. Йеховагийн шашинд еврейчүүд Египет орноос дөрвөн гарсан гэж баталдаг боловч Египтийн түүхэнд тийм явдал болсон тухай тэмдэглэсэн түүхэн баримт олдоогүй л байна. Өшөө бас еврейнэр сууж байсан, их хэмжээний еврейнэр сууж байсан суурин хотын балгас бас олдоогүй байдаг. Тэгэхээр энэ бүгд нэг л худлаа түүх шиг байдаг. Канийн газар нутагт ирэхэд еврейчүүдийг газар нутагтаа оруулахыг хүсэхгүй дайтсан үндэстэн бол Амалекчууд байв гэж бичдэг байна. Амалекчууд байсан үгүй бүү мэд. Тэгээд ямар үндэстэн одоо юу гэдгийг нүүдэлчдэд одоо газраа зүгээр тавиад өгчихвдээ мэдээж дайтгал хэрэг гарна. За тэгсэн чинь Йехова тэр Амалекчуудыг яа гэсэн бэ гэж байна. Одоо явж Амалекчуудыг бут зохиж тэдэнд байгаа бүхнийг бүр мөсөн устгах. Тэдний гэсэн юунд ч өршөөл бүү үзүүл. Ир им, нялах, хөхүүл, үхэр хон тэмээ илжиг цөмийг аал гэж байна. Йехова Самуэль 15-ын 13. Энэ бол Йехова. Ийм бузар зан авиртай бурханд ан амьтан нь бие биеэ барьж иддэггүй. Дивагжингийн орон байдаг гэдэгт итгэхэд бэрх юм. Одоо энэ Йеховагийн гэрчнэр одоо
хүн амтан бие бинийгээ барьж идэггүй тийм деважин байдаг гэж яриад байгаа байхгүй. Гэтэл чин Яхава нь газар дээр ийм бузар дайн хийдэг. Ийм муухай ааштай. Гэтэл чин тэр одоо гэдэг юм муухай ааштай бурхан тийм сайхан газар байх уу? За дээрх дайн бол Яхава бурханы амлалтанд саад болсон Амлек үндэстэндээ хийсэн шашинлаг дайн юм аа. Тэр шашинлаг дайн гэж юу юм бэ гэж юм. За зураг тавьсан байна. Жихад гэсэн үг байгаа. Энэ исламын шашинд хэрэглэгддэг үг гэх гээд байгаа. Гэтэл чи энэ үгүй байхгүй юу? За жихад гэж байгаа. Ариун шашны дайн тийм үү? Өөрөөр жихад гэж дуудаг. Жихад гэж. Би энэ үг мушгаад байна уу гэж хэнийг намайг хэлэх гээд байгаа учраас би одоо юу гэдгийг энэ Britannica Dictionary жихад гэсэн үгийг энд иш татаж байгаа юм. За шашинлаг дайн. Жехава бурхны нэрээр нэрлэгдсэн жихад шашны дайн юм. Энэ нь зүгээр л нэг дайн биш. Жигшиг, шигших, дайснаа бузар гэж зарласан дайн юм. Өөрөөр хэлбэл гадны соёлыг бүрэн устган цэвэрлэж авах жих ад жих ад үзэх үзэн ядах зарлаагүй замбраагүй эцэс төгсгөлгүй дайн юм. Ингээл улс орон дотор ингээл хорлоол байдаг. Нэг тийм дайн. Одоо энэ Европт болж байгаа юм би хараад байгаа байхгүй тийм үү. За зураг тавьсан ба. Жехавагийн жихад гэж байна. Энэ эртний одоо соёл бурхан дахиад хөшөө дурсгалыг ингэж устгадаг. Тэгээ бурхан бол өөрийн гэсэн одоо юу гэдгийг дүр төрх байхгүй. Бурхан одоо юу гэдгийг хүнийг өөрийнхөө дүрээр бүтээсэн гэж ярьж байгаа боловч одоо ингээд нэг юм хүний дүртэй юм хүн байх юм бол устгаж байдаг. За эднэрийн одоо тоо толгой ингээд өсөд ирэх юм бол манай Монгол оронд байгаа Чингис хааны хөшөөнүүд хүртэл одоо бут цохих шинжтэй байхгүй юу? Ийм хүмүүс одоо зүгээр байгаа овоог хүртэл нураах гэж оролддог. Энэ Христийн шашны ямар нэгэн урсгалууд овоо байх юм бол тэр зүгээр овоолтын чулууг хүртэл нураах гэж оролддог байгаа байхгүй юу? За бузар араатнуудын бүтээсэн бурхан дахлыг устган цэвэрлэж байна гин. За. Шинэ юм эхлэхээр юм 3 цэг тавьдаг байгаа. Ромын эзэн хаан Хадриан 117-оос 138 он өөрийн хөшөө болон ижил хүүстэн амраг Антинусын хөшөөтэй сүмийг Иерусалим хотод босгож еврейчүүдийг мөргөж байхыг шаардсан гэх бөгөөд жүүдүүдийг бэлэг эртнийхээ арсыг зүсэж хайдаг ёсоо зогсоохыг шаардсан байна. Энэ Хадрианы амраг Антинус нь нийл мөрөнд унаад одоо живэд өгчдөг байгаа. Тэгээд Хадриан хаан харуусаад одоо юу гэдгийг мууж болгонд одоо тэр Антинусын сүмийг барихыг одоо юу гэдгийг шаарддаг байна. За бас тэр нэг юм юу гэдгийг бэлэг эртнийхээ уртлын арсыг зүсэж хайдаг нэг тийм ёс байгаа хүүхдүүдийнхаа тийм үү насанд нэг тодорхой насанд хүрэхээр ингээд арсын тайрдаг тийм ёс уламжлал байдаг. Тэр зүйлээ болий чи энэ гэсэн байна. За тиймээс Жудеяд бослого дэгдэв гэж. Хадриан хаан анхны жихадист улс болсон Жүүдийн хаант улсыг 1136 онд бүр мөсөн устгаж Иерусалим дах Яхавагийн сүмийг нурааж Самаританчуудын ариун ууланд Зевс эзний сүмийг босгохдоо Яхавагийн сүмийн хүрэл үүдээр чимэв. Тэгэхээр хүрэл үүдийг аваачаад сүм босгоод тэгээд тэр нь эзний сүм болсон байна. Эзэн гэдэг нь Зевс бурхан. Еврей үндэстэн Бомт хот болгонд дөрвөн очиж Жудеягаас гарч амжаагүй нь боол болон зарагдаж газар нутагт нь хөрш үндэстнүүд нь сууршив. Палестинчууд, Сирүүд сууцгаасан ба. Хадриан хаан Яхавагийн шашныг номлохыг хориглож цаазлах хавчлага нь Хадриан хааныг нас барах хүртэл үргэлжилсэн байна. Бослого удирдсан хүмүүсийг цөмийг алж устгасан гэх боловч зарим жүүдүүд Персийн эзэнт гүрэнд оргонол хайж зугтсан байдаг. За ийхүү Христийн Исламын шашны хувьсгал, социалист хувьсгал дотроо нацист ба коммунист гэдэг цөм эдгээр хувьсгалыг эхлүүлсэн Яхавагийн хүүхдүүдийн хувьд муу санаа нь бие отно,
муухар явдал нь бие хорлоно гэдэг шиг үндэсний хувьд тун хөнөөлтэй байлаа. Тэгэхээр Христийн шашныг гэсэн юм үүсгэж байгаа юм. Христийн шашин нь еврей нарт хөнөөлтэй байсан. Исламын шашныг эхлүүлж байгаа. Исламын шашин ч бас еврей нарт хөнөөлтэй байсан. Яагад гэвэл нөгөө Мухаммедийн нэг еврей хүүхэн хор өгөөд алчдаг. За энэ социализм болоод Германы нацизмд бас л одоо юу гэдгийг еврейнэр ихээр өртсөн байдаг. Тэгэхээр хүмүүн танд энэ тэгээд ухаантай явдал тэнгүүдийн дунд хувьсгал эхлүүлж байгаа Адамын хүү адтай ухаантай хүн мөн үү? Орчнол бузарлагч ад төдий юу гэсэн асуултуудыг үлдээе. Би их ухаантай хүн юм аа. Би хувьсгал эхлүүлнэ гэж байгаа байхгүй юу? Тэгээ ингээ эргэн тойрноо харахаар ингээ тэнгүүд байгаа юм. Тэгэхээр чин тэнгүүдийн дунд хувьсгал эхлүүлэх нь хэр одоо зөв тийм вэ гэж байхгүй юу? За. Адам хэрв чи тэр модноос жимс идвэл өөхөх болно. Энэ Яхавагийн үг. За өнөөдрийн хувьд нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.